Үйл үгийн зарим дагаврыг зөв бичих дүрм. Ч нөхцөлийг зөв бичих нь ихшгээр төгссөн үгийн хойно Ж нөхцөлийг бичнэ. Жишээлбэл хурааж, гүйцээж, манаж, харайж, орхиж. Заримдаг иүүлэгчээр төгссөн үгэнд зөвхөн Ж бичнэ. Жишээлбэл бодож, хатаж, буцаж, оршиж, дасаж, бэлхаж, гацаж. Ихшигт гүйвэлэгчээр төгссөн үгэнд ихэвчлэн Ж бичих боловч хаяа Ч бичих удаа бий. Жишээлбэл өгч, авч гэсэн үгэнд Ч бичнэ. Ил эмийн дараа Ж бичнэ. Жишээлбэл олж, хамж, нийлж, нэмж. В-гийн дараа бараг төлөв Ж бичнэ. Зөвхөн авч, өгч хоёрт Ч бичнэ. Жишээлбэл хавж, сэвж, эгж гэх мэт. Урт юм уу хос ихшигтэй ганц үедээ бас хоёроос дээш үедээ ирээр төгссөн үйл үгэнд цөм Ч бичнэ. Жишээлбэл таарч, тойрч, дулаарч, самарч гэх мэт. Богино ихшигтэй ганц үедээ ирээр төгссөн үйл үгэнд их төлөв Ж бичнэ. Жишээлбэл харж, орж, ирж, тарж, хөрж, үрж гэх мэт. Харин энэ дүрмийг гажих нь хүр, гар, сур гэх зэрэг цөөн үгэнд Ч бичдэг дүрмтэй. Энэ нь цаг заах үйл үгийн өнгөрөн үргэлжилсэн цагийн Ч нөхцөлийг бичихэд нэгэн адил хамаарагдана. Жишээлбэл хөржээ, хөөрчээ, дусжээ, дуусжээ, онжээ, авчээ гэх мэт. Ч гэсэн нөхцөлийг бичихэд адилхан хамаарагдана. Т дагаврыг ялгах дүрмийг үзье. Эс үсгээр төгссөн нэр үгэнд үйл үгийн үндэс үүсгэх Д дагаврыг залгахгүй Т дагаврыг залгана. Жишээлбэл мөс, мөст, мөстөх, мөхөс, мөхөст, тос, тост, утас, утаст, хилс, хилст гэх мэт. Бас үйл үгийн бусдын эрхэнд үйлдэгдэх хэвийн ДТ дагаврыг залгахдаа энэхүү дүрмийг баримтлана. Жишээлбэл сонс, сонсд, сонсдох гэх мэт. Гажилт. Эс үсгээр төгссөн нэг үг хоёр өөр утга илтгэдэг бол мөн үгэнд ДТ дагаврын аль нэг ч залгаж болно. Жишээлбэл үс, үснээс шүүрч чангаах гэсэн үгийг үсдэх гэж бичнэ. Харин үс тогтоох буюу үс мэт зүйл бүрххийг үсдэх гэж бичнэ. Тоосдох, тоостох. Тоостох гэдэг нь тоос болгох гэсэн үг. Тоостох гэдэг нь тоостой болох гэх мэт утга ялгаж байгаа. Нэг үг хоёр өөр утга илтгэдэг бол ДТ дагаврыг аль нэг ч залгаж болно. Нэр үг бүтээгт лага илгаа дагаврыг ялгаж бичих нь гүйвэлэгчээр төгссөн үгийн хойно лага ло дагаврыг бичнэ. Жишээлбэл бод, лог, зар, лага. Харин ихшиг ба зөөлний тэмдгээр төгссөн үгийн хойно илгаа дагаврыг бичнэ. Жишээлбэл буу, буулга, зорь, зорилго гэх мэт. Үйл үгийг нөхцлөөр зөв хувилгаарай. Бод, боджээ, гарчээ, хүрч, дуусаж, бутарч Ч нөхцөлийг хэрхэн яаж залгах дасгалаа ажиллаа. Үйл үгийг нөхцлөөр хувилгаж бүлэглээрэй. Ж нөхцөл залгах, Ч нөхцөл залгах. За ирж, олж, өгч, өмхөж, авч, нисэж, хагарч, үүсэж, мэдэрч, хайрч гэж зөв хувилгах ёстой байсан. Хэрхэн зөв хувилгаснаа шалгаарай. Төрийн албаны шалгалтын зөв бичих дүрмийн 46, 47, 48 дахь тестэнд энэхүү Ч нөхцөлийн дүрмтэй холбоотой тест ирсэн байгаа. Жишээлбэл 46-гийн бие хувилбар буюу дуусаж, нисэж, хүсэж, хасаж гэхэд залгана. 47, 48 дугаар тестэн дээр
дүрмтэй холбоотой сорил ирсэн байгаа. 49 50 дугаар тестийг харъя. Ч нөхцөлийг зөв бичсэн хэсгийг олоорой. 50 49 дугаар тест дээр мөн энэхүү дүрмтэй холбоотой сорил ирсэн байгаа. Амжилт хүсье.